Орим төргийн үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Хөтөлбөрийн эхэнд онцлог мэдээллийн хураангуйг хүргэе. Ерөнхий сайд учрал тэтгэврийн шударга тогтолцооны шинжилгээ танилцууллаа. Манай улсын эдийн засаг 2025 онд 90 их 80 төгрөгт хүрч 6.8%-аар өсжээ. Угсармал орон сууцуудыг гал дэмждэггүй материалаар дулааж металл фасад суурилж байна. Хятад умард Солонгосын харилцааг хөгжүүлэх чухал зөвшөөрлөлд хүрлээ. Америк нэгдсэн улс Ираны эсрэг шин цохилт өглөө. Европын холбоо Орос улбаны улсын эсрэг ээлжид багц хоригоо боловсруулжээ. Засгийн газар өнөөдрийн ээлжид хуралдаанаараа нийгмийн даатгалын ерөнхий хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж улсын их хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлсэн байна. Ерөнхий сайд учрал тэтгэврийн тогтолцоог суурьаар нь шинжилж, олон жил чимтгэл төлсөн эрхэн илүү өндөр тэтгэвэр авдаг шударга зарчимд шилжих шаардлага үүссэнийг мэдээлэл хийх үеэрээ онцолсон юм. Монгол улсад өнөөдөр 504,000 гаруй иргэн тэтгэвэр авч байгаа бөгөөд нийт тэтгэвэр авагчдын 57% нь 796 мянган төгрөгийн хэмжээтэй тэтгэвэр авч байна. Засгийн газрын үзэж бугаар өнөөгийн тогтолцоо нь олон жил шимтгэл төлсөн болон богино хугацаанд шимтгэл төлсөн иргэдийн ялгааг хангалттай тусгаж чадаагүйгээс тэтгэврийн зөрүү шудраг бус байдал бий болсон байна. 5 жил өндөр төлсөн одоо үндтийг нь харгалзаад тэтгэвэр тогтоож байгаа шүү дээ одоо. Тэнгүүд би энэ үед ингээд төсөл дээр ажиллаж байсан өндөр цалинтай байсан юм аа. Энэ 5 жилээ тооцоолчаа гэд ингээд гарчаад байна шүү дээ. Энэ тогтолцоо бол одоо өөр тогтвортой олон жил шимтгэл төлснийг л урамшуулна. Тэгэхдээ олон жил төлснийг урамшуулж ижил цаашаа энэ чинь нөгөө нийгмийн даатгалын сан урт хугацаанд орлого зарлагын алдагдал буурахгүй болвол ингээд ялгамжтай хандаад байхаар энэ чинь явахгүй байгаа байхгүй. Тэгэхээр та илүү олон жил төлвөл 4% нэмэгдүүлээд байх нь байна. Төлсөн хэмжээгээр чинь тэтгэвэр өндөр бодогдох нь байна. Тэр нь өөрөө тэр баталгаад шууд тэтгэвэр гарсны чинь дараа тэр баталгаад тэтгэвэр дээр чинь ч гэсэн ногдох хэмжээ өндөр байх нь байна гэдэг өөрөө энэ бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого байхгүй. Тэтгэвэр чи өөрөө ерөөсөө миний мөнгө би өөрөө хянах ёстой. Би шимтгэл төлсөн учраас би өөрийнхөө хөдөлмөрлж байгаа одоо үедээ төлснийхөө үр шимийг өндөр насанд гарсныхаа дараа аваад миний тэтгэвэр амьдралд хүрэхийг л нэрлээд байгаа шүү дээ. Хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр ийм л тогтолцоо. Хуулийн төсөл тэтгэврийн зөрүүг арилгах хэд хэдэн зохицуулалт багтсан байна. Тухайлбал 2013 оноос өмнө тэтгэврт гарсан иргэдийн тэтгэврийг тооцохдоо 1.4 сая төгрөгийн цалингийн дээд хязгаар ашиглаж байсан нь өнөөдрийн тэтгэврийн зөрүүний гол шалтгаан болсон гэж үзжээ. Ийм тухайн үеийн тэтгэвэр авагчдын тэтгэврийг 2.4 сая төгрөгийн шинжилсэн суурь дүнгээр дахин тооцохоор төлөвлөсөн байна. Мөн 25-аас дээш жил шимтгэл төлсөн иргэдэд олгодог нэмэгдлийг одоогийн 1.5%-аас 2% болгон өсгөхөөр тусгасан бөгөөд ингэснээр урт хугацаанд хөдөлмөр эрхэлсэн иргэдийн тэтгэврийн хэмжээ бодитоор нэмэгдэх боломж бүрдэх юм. Шинжилгээг хүрээнд сайн дурын хоримтлалын тогтолцоог өргөжүүлж иргэд өөрийн нэр дээр нэмэлт тэтгэврийн хуримтлал үүсгэх боломжтой болох юм. Түүнчлэн уг хуримтлалд тодорхой хугацаанд төрөөс урамшуул олох зохицуултыг тусгажээ. За энэ реформын шин чанартай энэ өөрчлөлт маань яг юу хазрах юм бэ? Энэ хинд ямар ашигтай юм бэ гэдгийг бид ярих хэрэгтэй. Нэгдүгээр ажилтнаа буюу одоо яг тэр нийгэм даатгалын шимтгэл төлөөд явж байгаа иргэдэд ямар ашигтай? Нэгдүгээр энийг харуул. Хоёрдугаар тэр хүнийг ажилуулж байгаа ажилтнаа ямар ашигтай? Компани өргөжүүлмээр байдаг гэтэл нийгэм даатгалын шимтгэл маань нэг талаа одоо бас дарамт болдог юм. За энд одоо яаж вэ? За нөгөө талд өнөөдөр сая 300 орчим мянган иргэн хөдөлмөр эрхэлж байна. Цаана 500 орчим мянган иргэн хөдөлмөр харилцаанд орохгүй байна. Албан бус секторт ажиллаад байна. Өөрсдийнх нь нийгэм хамгаалал буюу дараа нь одоо тэтгэврт гарахгүй юм. Бусад одоо нийгмийн хамгаалалаас авдаг үйлчлэгийг авч чадахгүй одоо ингээл яваад байна. За эдгээр иргэдийг яаж хамруулах юм? За нөгөө талд насаараа огт ингээд нийгэм даатгалын шимтгэл төлөөгүй хөдөлмөр эхлэхгүй ч юм уу тийм ээ. Энэ дээр ерөөс анхаарал тавьдгүй иргэдийг яаж хамруулах юм? Гэх зэрэг тал талын энэ улсын эдийн засаг тийм ээ. Зөвхөн өнөөдөр тэтгэвэр авч байгаа биш одоо яг эд ажиллаж байгаа иргэд маань итгэлтэйгээр энэ нийгэм даатгалын санд нийгэм даатгалын шимтгэл төлөөд хөдөлмөр эхлээд нийгэм даатгалын шимтгэл төлөхөд энэ хууль маань яаж нөлөөлөх юм бэ гэдэг тал талаас нь гадна дотны маш олон экспертүүдтэй хамтарч ажиллалаа.
Засгийн газар зөвхөн тэтгэвэр авагчдад чиглэсэн бус ажил олгогч болон даатгуулагчдын ачааллыг бууруулах хэд хэдэн арга хэмжээг мөн багтаасан байна. Үүнд ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээнд хязгаар тогтоох, үйлдвэрлэлийн осол болон мэрэгдэл шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг бууруулах, гарааны бизнес эрхлэгчдийн шимтгэлийн дарамтыг тодорхой хугацаанд хөнгөлөх зохицуулалт оржээ. Мөн ажил хөдөлмөр эрхлэж буй оюутан сурвалжлагчдыг нийгмийн даатгалын зарим төрлийн шимтгэлээс чөлөөлж, хөдөлмөрийн зах зээлд бүрэн орсны дараа нөхөн төлөх боломж бүрдүүлэхээр тусгасан байна. Үүнээс гадна гэрээгээр болон цагийн ажил эрхэлдэг иргэдэд нийгмийн даатгалын шимтгэлийг уян хатан нөхцлөөр төлөх боломжийг нээхээр төлөвлөжээ. Ерөнхий сайд учрлын мэдээлэлээр энэхүү шинжилгээг хэрэгжүүлэхэд улсын төсөвт ойролцоогоор 2.4 их найт төгрөгийн нэмэлт ачаалал үүсгэж урт хугацаанд тэтгэврийн сангийн тогтвортой байдлыг хангах чухал алхам болно гэж үзэж байна. Монгол улсын ерөнхийлөгч Хүрэлцэх эдийн засаг хөгжлийн яам болон түүний харьяа байгууллага эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнгүүдийн ажилтан албан хаагчдтай уулзлаа. Улсын эхэнд төрийн тэргүү улс орны эдийн засгийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэгч шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжүүлэн дэлгэрүүлэх үүсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа эрдэмтэн судлаачдад талархал илэрхийлсэн. Тэрээр мөн өнгөрсөн жилийн эдийн засгийн гол амжилтуудыг онцлон тодотгов. Өнгөрөх онд манай улсын эдийн засаг 6.8% өсөж нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн $7,000 авчээ. Дүүнчлэн гадаадын худалдаа хөрөнгө оруулалт нэмэгдэж гадаад валютын нөөц $7.7 тэрбум төрсөн бол экспорт $15.7 тэрбум төрч манай улсын зээлжих зэрэглэл түүхэн дэвшинтэй хүрснийг тэмдэглэлээ. Төрийн тэргүүний санаачаасан үндэсний хөдөлгөөнүүд ч бод дүрдөнгө өгч байна. Тухайлбал хүнсний хувьсгалын хүрээнд 53 үйлдвэр ашиглалтад орж 1000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг гişнээр үйлдвэрлэж эхэлжээ. Мөн цагаан алт хөдөлгөөний үр дүнд самсан олуурын экспорт даруй 5 дахин өсөж $330 сая төрсөн байна. Цаашид эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүн, ган, хүнс, бордоо зэргийг дотооддоо үйлдвэрлэж, улмаар экспортлогч улс болохын төлөө төр засаг хувийн хөвшил, дотоод гадаадын хөрөнгө оруулагчид бүх талаар хамтран ажиллах шаардлагатайг ерөнхийлөгч хэлсэн юм а. Мөн Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан төр хэлэлцээрийн дагуу 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх боломжийг бүрэн дүүрэн ашиглахыг тэрээр санууллаа. Уулзалт үеэр эдийн засаг хөгжлийн сайдын их баяр экспортын бүтцийг төрөлжүүлэх, эрчим хүч, тээвэр логистикийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ажлын бүтээмж болон ажиллах хүчний оролцоог өсгөх шаардлагатайг дурдлаа. Манай улс цаашид зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, байгалийн хийн хоолой дамжуулах төсөөл, нүүрс, плюрализм үйлдвэр, хөнгөн цагаан болон гам боловсруулах аж үйлдвэрийн паркууд, жоншны үйлдвэр, мөн хил дамнасан төмөр замуудын холболт болон алтан булаг, замын үе чиглэлийн олон улсын авто замын төслүүдийг төр хувийн хөвшил, дотоод гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх юм байна. Угсармал орон сууцны барилгын дулаан алдагдлыг бууруулах зорилготой дулаан техникийн шинжилэл хийсэн төслийн танилцуулга гарах хэмжээ өнөөдөр боллоо. Энэхүү төс нь угсармал орон сууцны барилгуудыг орчин үеийн эрчим хүчний хэмнэлттэй стандартын дагуу шинжлэх, орчин суугчдын амьдрах орчны тав дахыг сайжруулах, хөлөмжийнхээ ялгарлыг бууруулах зорилготой. Төсөл хэрэгжиж байгаа тухайн байрны аль өрхөөд өөрсдийнхөө боломжид нийцгүйц иргэн төлөлтийн нөхцөлтэйгээр дулаан алдагдлыг бууруулах төсөлд хамрагдчихэ. Тухайлбал орчин суугчид нийт зардалын 25%-ийг 10 жилийн хугацаанд хүүгийгээр эргүүлэн төлөх юм байна. Энэхүү иргэн төлөлт нь барилгын эрчим хүчний үр ашгийг дэмжих санд төвлөрч, цаашид Улаанбаатар хотын бусад угсармал орон сууцны барилгуудыг үр шатаагаар шинжлэх эргэлтийн санхүүжилтийн их үүсвэр болох юм байна. Энэ барилгуудын маань насжилт өндөрсөн дулаан алдагдал ихтэй болсон хүүтэн ийм л асуудлууд энд сөөхийнхэн маань иргэд бас цугларсан байна. Өнгөрсөн жил өвлөдсөн байр байдлуудаа бас ярьж байна. За энэ дулаан алдагдлыг энэ төмөр фасадыг хийснээрээ айлын хамгийн наад захын жишээ гэхэд өвлжилтийн байдал сайхан дулаахан ингэж үлдсэн асуудлаараа ярьж байна. За мөн үнэлгээ нэмэгдэх, байрны тодорхой хэмжээний зах зээлийн үнэлгээ нэмэгдэх. За цаашлаад бол мэдээж дулаан тав тухтай орчинд ажиллаж амьдарч яхад эрүүл мэнд за бусад хүүхэд багчуудын сурлага хүмүүжүүлэлт гэсэн тодорхой хэмжээнд нөлөөлөхөөр харагдаж байна. За цаашдаа ер нь түрүү хэлсэн 200 орчим байршилд энэ 32.5 сая еврогийн төслүүд хэрэгжээд явна. За энэ угсармал барилгууд бол Баянгол дүүрэг, мөн Сүхбаатар дүүрэг, Баянзүрх дүүргүүдэд социализмын үед олноороо баригдсан. Тэгэхээр энэ дүүргүүд рүү түлхүү дараа дараагийн байршлууд явна гэсэн ийм чиглэлтэй бид нар бас ажиллаж байна. Эхлээд энэ төслийг хэрэгжүүлэхэд хүндрэл тулгарч байсан орчин суугчид маань нэг зөвхөн хөөсөн дулаалгатай андуурсан. За ихэнх санхүүгийн хөрөнгө оруулалтыг бол Германы хамт ажиллагааны нийгэмлэг маань хийж байгаа. За эхний ээлжинд хамгийн гол тулгарч байсан асуудал иргэдэд энийг ойлгуул сурчлах юм ажил байсан. Тэгээд энэ дээр манай Баянгол дүүргийн 14 дугаараар 2023 оноос эхлээд иргэдтэйгээ нэлээд тулж ажилласан засаг дарга ажлын алба
одоо бүх байрнууд нь 100% гарын үсгтээ өгсөн хамгийн нийслэл хот хамгийн анхны хор. Тэргээр онцлогтой. Тэгэхээр цаашдаа бол нэг одоо өрхийн л гарын үсэг дутагдах юм бол энэ төсөл бас хөдөлгөхөд бас тийм төдийлэн маш хүндрэл тулгардаг. Тэгэхээр энэ тал дээр бол нийтээрээ хамрагдах нь чухал. Тус төслийн хүрээнд барилгын гадна ханыг гал дэмждэггүй эрдэс хөнгөөр дулааж металл фасад сорилуулсан юм байна. Мөн дээврийн дулаалга, ус тусгаарлах материалыг шинчилж, гадна агарын температурд уялдуулан, дулааныг автоматар тохируулах, насаас болон дулааны тоолоор сорилуулжээ. Удахгүй орно гэдэг ингээд хүлээгээл байж байна. Одоо яг дараагийн тендер зарлагдаад орно гэдэг. Тэгээд энэ GIZ-ийн төслийг хэрэгжүүлэгч газраас энд ирж одоо нээлттэнд нь оролцооч гэд ингээд ирээд сайхан байрыг хараад үнээр одоо маш их баярлж байна. Одоо хамгийн түрүүнд манайх сонгогдоод ингээд явсан нь их баяртай байна. Яагаад гэвэл энэ чинь өөрөө нөгөө чулуун хөвөн фасадтай. Энэ нь өөрөө нөгөө давхар зузаалгатай. Тэр нь болохоор дангаараа биш бүр давхраараа хийсэн. Нөгөө талдаа болохоор металл одоо фасад хийсэн нь энэ одоо дахин ингээд будагах энэ шаардлагагүй олон жил одоо ингээд засвар үйлчлэгээ орохгүй гэдэг нь аягүй чухал байна. Цаашид 2026-аас 2027 онд нийт 200 орчим угсармал орон сууцны барилгыг шинжилгээр төлөвлөжээ. Одоогоор 160 гаруй блок барилга төслийн үйл ажиллагаанд хамрагдах хүсэлтэд ирүүлээд байгаа юм байна. Ийхүү өнөөдөр хүлээлгэн өгч буй Баянгол дүүргийн 14-р хорооны 10-р байранд хэрэгжсэн төсөл нь Улаанбаатар хотын орон сууцны салбарын эрчим хүчний шилжилтийн бодит эхлэл болж цаашид олон зуун барилгыг эрчим хүчний хэмнэлттэй оршин суугчдад 5 тухтай аюулгүй орчин болгон шинжлэх суурийг тавьж өглөө. Боловсролын сайдын зүгээс хувийн сургуулиудын үйл ажиллагааг илт хот болгох, эцэг эхчүүдэд үүсэх санхүүгийн ачааллыг бууруулах зорилгоор А119-р тушаалыг баталлаа. Шин зохицуулалтаар хувийн сургуулиуд шинээр эсэх болон үргэлжлүүлэн суралцах сурагчдын судал баталгаажуулах хүршилгээ төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10%-аас хэтрүүлэхгүй байхаар тогтоосон байна. Энэхүү шийдвэр нь сургуулиудын төлбөр тогтоох эрхэд халдаагүй бөгөөд харин төлбөрийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгох, эцэг эхчүүд сургалтын зардлаа урьдчилан төлөвлөх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм. Сайдын зүгээс эцэг эх асран хамгаалагчдыг тус тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж хамтран ажиллахыг уриаллаа. Монгол Улсын ерөнхийлөгч хот байгуулалт барилгын салбарынхантай уулзаж түүхт 100 жилийн ойн байрын мэд дэвшүүллээ. Тэрээр ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Ногоо нур 1008, Солонго 1-2 орон сууцны 5002 айлын төсөл, ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүлж ашиглалтад оруулж байсан юм. Манай улсад 2025 оны эцсийн байдлаар барилга угсралт их засварын ажлын гүйцэтгэл 11.7 их найт төгрөгт хүрч дотоодын нийт бүтээгдэхүүний 3.5%-ийг бүрдүүлсэн байна. Мөн тус салбарт 100 мянган гаруй ажлын байр шинээр бий болсон байна. Улсын үеэр ерөнхийлөгч Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор орхины хүндэд хар хорим хотыг шинээр байгуулах ажил үе шаттай хэрэгжиж байгааг онцолсон юм. Мөн цаашид инженерийн дэд бүтэц нийтийн үйлчлэгээний чанарыг сайжруулахад төр хувийн хөвшил хамтран ажиллах шаардлагатайг онцлон тэмдэглэв. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Идрот нийслэлийн удирдлагуудтай уулзж нөөцийн махны нийлүүлэлт борлуулалтын явцын талаар үүрэг чиглэл өглөө. Засгийн газрын тогтоолын дагуу нөөцийн махны худалдааг 2026 оны 7 дугаар сар хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрсэн ч нийслэлээс хийсэн шалгалтаар агуулгууд дахь махны үлдэгдэл 600 тоннд хүрэхгүй байгаа нь тогтогджээ. Сайдын зүгээс гэрээний үүргээ биелүүлээгүй махны үлдэгдэл дутаасан компаниудын тусгай зөвшөөрлийг цуслах хүртэл хатуу арга хэмжээ авч зарцуулсан хөрөнгийг нөхөн төлөвлөхийг даалгалаа. Мөн махны үнийг тогтворжуулах зорилгоор ойрын өдрүүдэд нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд малчид махаа зуучлуулгүйгээр шууд худалдаалах өргөтгсөн цэгүүдийг гаргахаар болжээ. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хувийн хөвшлийн 80 гаруй байгууллагын төлөөлөл өчигдөр хотын удирдлагуудтай уулзаж бизнесийн орчны тулгамцсан асуудлаар санал солилцлоо. Уулзалтаар аж ахуйн нэгжүүдийн зүгээс дотрын дэмжлэг үзүүлэх, мега төслүүдийг эренблэх, газар чөлөөлөлтийг системтэй болгох, хүн суртал болон тээврийн зарлалыг бууруулах шаардлагатай байгааг онцолсон. Улаанбаатар хотын худалдааны танхимыг гүйцэтгэх захирал Хашин Эрдэнэ уулзлын үеэр авто замын төгжрөл, эвдрэл, дугаарын хязгаарлалт зэрэг нь аж ахуйн нэгжүүдийн тээврийн зарлалыг шууд нэмэгдүүлж байгааг дурдсан юм. Хотын даргын зүгээс хувийн хөвшлийн санал хүсэлтийг цаашдын бодлогодод тусгаар болсон байна. Өнөөдөр байдлаар нийслэлд төр хувийн хөвшлийн түншлэлийн хүрээнд 42 төсөл хэрэгжиж байна. Үзэгч та бүхэн дотоод мэдээ хүргэлээ үргэлжлээд гадаад мэдээнд анхаарлаа хандуулна. Харамт үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Эхний мэдээг өргөе. Бүгд найрамдах Хятад ард улсын дарга Ши Жинпиний Умар Солонгос улсад 2 өдрийн хугацаанд хийсэн төрийн айлчлал мягмар гарагт өндөрлөлөө. За айлчлалын үеэр хоёр талын харилцааг шинэ нэрэнд хөгжүүлэх тал дээр чухал зөвшөлтсөлд хүрсэн гэж
Хятадын дарга Ши Жинпин онцлсан байна. За тэрээр найрсгаар хүлээн авсан талархаж байгаагаа илэрхийлсний дээр Хятад умар солонгосын хоорондын ойлголцол улам гүнзгийрсэн гэдгийг цохон тэмдэглэлээ. Мөн хоёр талын харилцаа түүхэн шин цэг дээр ирээд байна гэдгийг мэдэгдсэн байна. За Ши Жинпин Пхеньянд хийж байгаа төрийн ажлынхын үеэр зохион байгуулсан хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр инхүү онцлон мэдэгдсэн байна. Хоёр орны уламжлалт нөхөрлөл олон улсын өөрчлөгдөж байгаа нөхцөл байдлын сорилтыг давж үеэс үед дамжин улам бэхжиж байна гэдгийг мөн тэрээр онцолжээ. Харин умар солонгосын удирдагч Ким Жон Ун бүгд найрамдах Хятад ард улсын даргын төрийн ажлал хоёр орны нөхөрлөл цаашид бэхжихийн илрэл хэмээн онцлоод цаашдаа Хятад улстай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. Түүнчлэн нэг Хятад бодлогыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн тэрээр Ши Жинпин энэ оны анхны гадаад айлчлалаа умар солонгос улсаас эхэлсэн нь хоёр орны коммунистан болон төр хоорондын харилцааны хөгжилд Хятадын төрийн тэргүү онцгой ач холбогдол өгч байна гэдгийг харууллаа хэмээн мэдэгдсэн байна. За Ши Жинпиний төрийн ажил өндөрлөх үеэр Ким Жон Ун өөрийн гэргийн хамт Ши Жинпинийг нисэх онгоцны буудлаас бичлэн үдэн өгч үдэх ёслолд нь оролцжээ. Дараагийн мэдээ Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдснээр Иран улс Ормосын хоолойд эргүүл хийж байсан Америкийн армийн Апаче нисдэг тэргийг сөнөөсний хариуд Америкийн цэргийн төв командлал мягмар гарагт Иранд шин цохилт өгөөд байна. За Дональд Трамп тус нисдэг тэргэнд байсан нисэх багийн 2 гишүүн бэртэж гэмтээгүй 9 мэнд байгаа. Тэднийг Америк нэгдсэн улсын тэнгисийн хүчний дроны тусламжтайгаар аврагдсныг мэдэгдэж за хариу арга хэмжээ маш хүчтэй шийдэмгий байх ёстой гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. За талбарын их сурвалжуудын мэдээлж байгаагаар Америк нисдэг тэрэг юунаас болж унаж осолцсон тодорхойгүй байгаа бөгөөд ослын шалтгааныг шалгаж байгаа гэж мэдээлээд байна. Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи болсон үйл явдлын талаар шууд дурдаагүйч манай улсын нутаг дэвсгэрт ойрхон байгаа гадаадын зэвсэг түвшин өөрсдийн хүний алдаа, энгийн осол эсвэл галд өртөх зэрэг шалтгаанаар байнга эрсдэлд орж байгаа. Эрсдлийг бууруулах хамгийн сайн шийдэл нь тэд энэ бүс нутгаас холдож явах юм а. Бид дипломат яриа хэлэлцээг илүүд үздэг гэдгээ сошиал хуудсандаа бичсэн байна. Харин Америкийн арин болон бусад албаны хүмүүс мягмар гарагт эхлүүлээд байгаа цэргийн шинэ ажиллагаа нь голчлон Иранд анхаарал өгөх зорилготой бөгөөд үргэлжилж байгаа Америк-Ираны хэлэлцээнд нөлөөлөхгүй гэдгийг онцлсан байна. Дональд Трамп ч мөн хоёр талын хэлэлцээ шийдвэрлэх эцсийн шатанда орсон бөгөөд хэлэлцээ байгуулагдсны дараа Ормосын хоолойгоор усан тээвэр хэвийн сэргээгдэх боломжтой гэж үзэж байгаа илэрхийлсэн байна. Харин Ираны зүгээс Америкийг боддоор гал зогсоох хүсэлгүй тэгш яриа хэлэлцээ өрнүүлэх сонирхолгүй гэдгийг мэдэгдэжээ. За Пакистан тэргүүтээ зуучлагч улс орнууд хэдэн 7 хоногийн турш хэлэлцээрийг эцэслэн байгуулахыг хичээж ажиллаж байгаа ч Иран, Америкийн аль аль нь өөрсдийн хатуу байр суурин дээрээ зогссоор байгаа лээ. Сүүлийн мэдээг хүргэе. Европын зөвлөлийн ерөнхийлөгч Урсула фон дер Ляйн мягмар гарагт Европын холбооны Москвагийн эрх баригчдын эсрэг ээлжид шин багц хориг арга хэмжээний талаар мэдэгдсэн байна. За тэрээр Оросын албаны улсын эсрэг авч хэрэгжүүлэх дараагийн багц хориг арга хэмжээнд Украины эсрэг дайнд оролцсон Оросын цэргүүдэд анх удаага Европын холбооны хилийн хориг тавих саналыг тусгасан гэдгийг онцолжээ. Түүнчлэн энэхүү шинэ багц хоригийн төсөлд Европын хориг арга хэмжээнээс зайлсхийхэд Оросын холбооны улсад тусалдаг крипто платформуд, банкуд болон газрын тосны худалдаачдыг харж агсаалтад оруулж Оросын далайн гаралтай үндэсний импортод худалдааны хориг тавьж мөн Оросын арим бүтээгдэхүүн нийлүүлдэг их газрын Хятадын болон Хонконгийн нийтдээ 14 компанид Европын холбооноос бараа худалдаж авахыг хориглохоор багтаасан байна. За энэхүү ээлжид шинэ хориг арга хэмжээний саналыг Европын холбооны 27 гишүүн улс хэлэлцэх бөгөөд бүгд санал нэгтээ дэмжсэн тохиолдолд хэрэгжүүлэх ба энэ нь Орос Украинд халдан давталсноос хойш Европын холбооны зүгээс Оросын эсрэг хэрэгжүүлэх гэж буй 21 дахь удаагийн багц хориг арга хэмжээ болох юм а. Та бүхэнд гадаад мэдээ хүргэлэн анхаарлаа хандуулсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай үзэгчдээ.